За би дахиад саран чулууны асуултыг давтъя. Тэгээд манай ажлын хэсгийнхэн хариулах байх. Тэгээд хөдөлмөр нийгэм хамгааллын яам бас хариулах байх. Тэгээд одоо бас л ялгаа авахгүй нөгөө ажил иргэн харилцаан дээр ч гэсэн гендер эрхтгч байдлыг хангана гэсэн нэг муу ганц байгаа эмэгтэйгэл та хэд маань урагшинлалт түлхээд ах юм. Бусад одоо ажлын хэсгийнхэн бас нэмээд хариулаад өгөөсэй гэж хүсэж байна. За асуултандаа оръё. Хүүхдийн эрхийн асуудал дээр би нэлээд түлхүү асуултаа асууя. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэг тэргуунд байх талаар заалт энэ удаагийн хуулинд яагаад орсонгүй вэ? Яг хүүхдийн хууль ёсны эрх ашиг сонирхол, хүүхдийн дээд ашиг сонирхол хоёр ялгаатай ойлголт. Энийг л хэлэх гээд байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хоёрын ялгааг бид нар энэ гэр бүлийн хуулийн дээр гаргаж ирэхгүй бол бусад хууль тогтоомж дээр ер нь гарахад аягүй хэцүү. Өөрөөр хэлбэл түрүүн саран чулуун гишүүн асуугаад байна л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ээж хүүхдээ асраад үлдчих юм бол тэтгэлийн асуудлыг одоо жишээ нь 2 дахин илүү байхаар жишээ нь шууд хуулийн дээр тэгж тогтоогоод бичиж болох уу гэж асуугаад байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд хүүхдийн дээд ашиг сонирхлоо эрхэмлээд ийм шийдвэр гаргах бололцоо шүүхэд байгаа юу? Энэ хуулийг хэрэглээд одоогийн байгаа хуулийн төслийн хүрээнд боломжтой юу? Эсвэл шууд хуулийн дээр маш тодорхой энийг заах уу? Нэг дэх асуулт. За хоёрдугаар асуудал. Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс гадна хүүхэд сонсогдох эрхтэй байх гэдэг нэм эрхийн асуудал байдаг. Тэгээ хүүхэд өөрөө гэр бүлийн харилцаанд тухайн асуудалд өөрөө байр сууриа илэрхийлэх, хамгийн гол нь байр сууриа илэрхийлэхээс гадна тэр нь өөрөө шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байхыг л хэлээд байгаа нөгөө сонсогдох гэдэг асуудал нь. Тэгэхээр хүүхдийг яг бодтойгоор жинхнээсээ сонсдог байх механизм яг энэ гэр бүлийн хуулийн дотор орж байгаа юу гэдэг ийм хоёр дахь асуулт. За 3 дугаарт хүүхдийн асран хамгаалалттай холбоотой юм хоёр асуулт байгаа. Ер нь бол шүүхээс гэр бүл цуцлаад хүүхдийн асран хамгааллыг тогтоохдоо нөгөө хүүхдийн байнга оршин суух хаягийг тогтоох гол зорилготой л ер нь бол манай шүүхийн шийдвэрүүд гарч байгаа. Бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа тий. А яг нөгөө хүүхдтэй уулзалтын талаар нарийн ширийн зохицуултууд шүүхийн шийдвэр дээр төдийлөн дурддаггүй. За мэдээж нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол одоо дурдахгүй байгаа гэдгээр бол бас өнөөдрийг хүртэл хаацалж ирсэн. Энэ цаашаа засагдах уу? Дээрээс нь гэр бүлээс гадна эцэг эхээс гадна бусад эмээ өвөө хүүхдтэй уулзах тэр боломжийг шүүх энэ удаагийн хуулиар нээж өгөх үү? Одоо саяхан цахимаар яваад исэн эмээ өвөө хүүхдтэйгээ уулзаж чадахгүй харамсалтай нь охин нь нөхрийнхөө гарт амь өргөгдсөн ийм асуудал яваад байгаа. Тэгвэл одоо үүнтэй адилхан энэ асуудал жишээ нь шийдэгдэх үү энэ удаагийн хуулиар. За 3 дугаарт би дахиад асууя. Энэ нөгөө дотор байрны асуудал та хэд маань байнгын хорооны хурлаас хойш бас нэг судлаач ч юм уу дотроо ярилцаж үзсэн болов уу гэдэг асуулт. Дотор байранд байгаа хүүхдийн асран хамгааллын асуудлыг хувилбарт асран хамгааллын үйлчилгээ гэдэг англи руу оруулах боломжтой юу? Одоо бид нар өөрсдийнхөө хүүхдээр төсөөлөд үзье л да 6-7 настай хүүхдээ бид нар дотор байранд амьдруулж байгаа. Багш нь дотор байрны багш би асран хамгаалагч нь бишээ гэж зогсож идэг. Энэ юу нь байж болох уу? Яг нөгөө хүүхдийнхаа нүдээр хэдүүлээ харъя л да тий. Энэ өөрөө байж болох уу? Хэвэн үү тий. Тэгэхээр бид нар энэ дээр арай нэг өөрсдийн гэсэн онцлогтой тохирсон тийм шийдэл байж болох уу гэдэг дээр ажлын хэсэг дотроо ярилцсан болов байнгын хурлаас хойш тий. Байнгын хорооны хурлаас хойш. За тэгээд хамгийн сүүлд энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүл болго хүүхэдтэй болго хүүхэд авах, үрчилж авах харилцаанд үүссэн ялгарлан гадуурхалтыг энэ удаагийн хуулиар засж байгаа юу гэдэг өмнөх хуулиасаа одоогийн байгаа хуулиасаа гарч байгаа ахиц дэвшлийн тухай яриараа тий. Тэрнээс биш одоогийн байгаа заалтыг бол бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа. За тэгээ хамгийн сүүлд гэр бүлийн хөрөнгийн зохицуулалтын дээр гарч байгаа өөрчлөлт ахиц дэвшил юу байгаа вэ? Дундын хөрөнгийн асуудал, хуваарь хөрөнгийн асуудал одоогийн байгаа хуулиас ялгаатай байгаа өөрөөр зохицуулагдж байгаа ямар өөрчлөлт За ажлын хэсэг хариулъя. Өөрийгөө танилцуулаарай. Согтбаатар гэр бүл хөдөлмөр нийгэм байгууллагын ахлах шинжээч. За гишүүний асуултанд хариулъя. За энэ хуулийн дээр бол хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах талаар бол манай 2024 онд хэрэгжиж эхэлсэн хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхд хамгааллын тухай хуулиар энийг одоо наривчил зааж өгсөн. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал дээр асархан эдийн засгийг ярьж байна. За асархан эдийн засгийн асуудал бол баяжгалан гишүүн бас санаачилсан асархан тухай хууль одоо төслийн хэмжээнд явж байгаа. Дээр нь энийг нийгмийн халамжийн хуулиар
зохицуулахаар бид хүн одоо өргөн барихаар энэ хуулийн төслөөр зохицуулахаар ажиллаж байгаа. Мөн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг өргөн барихаар одоо үзэл баримтлалыг бодлуулахаар явж байна. Тэгэхээр энэ хуулийн ч гэсэн мөн адил энэ хүчлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл болон одоо ахмад настан эдгээрийг асрах энэ үйлчилгээнд зарцуулж байгаа хөлс хүчийг одоо тэтгэв тооцдог болох энэ дээр бас нэмэлт төрийн дэмжлэг үйлчилгээг үзүүлдэг байх энэ зохицуултуудыг бас шинэ хуулинд оруулж ирсэн. За энэ одоо өргөн барьсан хуулийн 51 дэх зүйлд бас энэ мөн нэмэлт тэтгэлэг одоо хэмжээг гаргаж өгөх талаар найвчин заасан байгаа. Хуулийн төсөл байгаа гэдгийг бас нэмж хэлмээр байна. За дараагийн асуудал. За гүйцэж хариулах уу? Асуулт тот байна уу? За баасан жаргалын гишүүний асуултанд дотоод зарим асуултуудад нь хариулъя. За энэ хүүхдийн дуу хоолой сонсогдох эрхээ асуудал гэдэг асууж байна. За энэ шинжилсэн хариулгаар бол болон одоо байгаа өвчин төгөлдөр хуулиудаар ч гэсэн энэ гэр бүлийн орчинд одоо байгаа энэ нөхцөл байдлыг шинжилж гэр бүл цуцлах үед бол болон хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх за мөн одоо хүүхдтэй холбоотой асуудлаар шүүхээс шийдвэр гаргахын өмнө бол 7-оос дээш насны хүүхдийн бол саналыг нь бол нөхцөл байдлын шинжээчийн хүрээндээ бол тайлан юмдаа тусгаж энэ шүүх шийдвэртэй энэ хүүхдийн одоо дуу хоолойг сонсох зохицуултууд бол хуульд бол орж ирсэн байгаа. За дотор байртай холбоотой байнгын орон дээр асуугдсан асуулт бол энэ гэр бүлийн хуулийн одоо энэ зорилго зохицуулах харилцаанд бол энэ яг дотор байрны асуудал бол хамаарахгүй байгаа. Энэ За нэмэлт. Нэмж хариулъя. Гүйцэж хариулъя. Энэ хуулиар бол зохицуулах харилцааны одоо хүрээнд бол хамаарахгүй байгаа учраас энд бол тусгаагүй байж байгаа. Энэ маань бол одоо хүүхд хамгааллын хууль, боловсролын хууль, бусад хуулиудаараа бол энэ дотор байртай холбоотой тэр стандарт нь мөн одоо хараан хяналт тавих, багш сургууль мужуулагчдын хүлээх хариуцлага гэдэг энэ зүйлүүд нь бол өөр хуулиар бол зохицуулагдж байгаа учраас бол энэ гэр бүлийн хуулийн зохицуулах харилцаанд бол энэ орж ирэхгүй байгаа. Энэ маань бол илүү гэр бүлийн одоо гэрэлт бүртгэх, тэжээнд итгэх үүрэгтэй холбоотой гэдэг юм уу, гэр бүл цуцлах, за мөн одоо цуцлсан тохиолдолд хүүхдийн итгэмж гэх мэт ингээд эцэг тогтоогч гэдэг юм уу. Энэ одоо яг хувийн эрх зүйн харилцааны асуудлуудыг одоо хувийн эрх зүйн харилцааны асуудлыг зохицуулсан хуулийн төсөл байж байгаа. За эд хөрөнгийн хуваахтай холбоотой асуудал дээр бол энэ дундаа хамтаар өмчлөх хөрөнгийг одоо хуваах асуудал дээр бол ялангуяа одоо гэрлэгчдийн хэн буруутай этгээд За гүйцээж хариулъя. хөрөнгийг хуваарлах дундаа хамтар өмчлөх хөрөнгийг хуваах асуудал дээр бол буруутай этгээдэд одоо бас хариуцлага ногдуулах гэдэг юм уу, энэ хүрээндээ бол шүүх бол өөрөөр тогтоох бололцоог бол энэ гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр бол шүүхэд бол энэ эрхийг нь олгосон зохицуулт орж ирж байгаа. За баасан жаргал гишүүн тодруулж асууя. За саран чулуун гишүүн бид хоёрын асуугаад байгаа тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тохиолдолд гээд энэ нөгөө нийгмийн халамжаас тусдаа ахгүй юу? Тусад нь асуугаад байна. Нийгмийн халамжийн асуудал чинь бүр тусдаа харилцаа. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд салах тохиолдолд тэр тэтгэлгийн асуудал дээр ялгамжтай байдлаар зохицуулах боломжтой юу? Эсвэл хуулийн дээр шууд тодорхой заах нь илүү оновчтой юу? Үүнийг таад ер нь яг ингээд судалж үзсэн үү гэж л асуугаад байгаа гэсэн үг. Тэ? Нийгмийн халамжаас чинь тусдаа баясгалан гишүүний асархуунтай холбоотойгоос бас тусдаа асуудал. Тэ? Яг гэр бүлийн харилцаанд яг энэ асуудлыг үүрэг хариуцлага нь өөрөө яаж хуваагдаж, яаж оногдох юм бэ гэж асуугаад байна гэсэн үг. За хоёрдугаар тэр юуны асуудал вэ? Яг дотор байрны асуудлыг яг манайхаа ингэж маш олон жилийн бол гэр бүлийн харилцаанд хамаарахгүй гэж ирсэн. Би өмнө хэлжсэн нэгдсэн үндэсний байгууллагаас хүүхэд 24 цагаас дээш хугацаагаар өөрийнхөө гэр бүлээс гадуур хол эцэг эхийн асран За нэмэлт 1 минут өгье. Баасан жаргал гишүүн.
Өөрийнхөө эцэг эхийн асран хамгааллаас хол 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд хүүхдийн асран хамгаалал өөрчлөгдсөн гэж үзэж тухайн улс орон бодлого шийдвэр хууль дүрм журамдаа хүүхдийн асран хамгааллын эрхийг асуудлыг анхаараач л гэдэг ийм зөвлөмж өгөөд байгаа нэгдсэн үндэсний байгууллагаас тайлбар нь бас ингэж гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө уламжлалт яг л нөгөө гэр бүл гэдэг ойлголтоороо бид нар хармааргүй л байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр нэг хэдүүлээ дахиж нэлээ нарийн ярих хэрэгтэй ах одоо хариулахгүй байж болно гэж бодож хариултыг бол ойлгомжтой авчлаа тийм. Тэр гэр бүлийн тухай хуулийг гэхдээ бид нар зөвхөн гэрлэл цуцлах үед хэрэгэлдэг хууль гэж ойлгож болмооргүй байгаа юм. Миний асуугаад байгаа бас олон асуултууд гэр бүл бүртгүүлэх үеийг гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хамгийн сүүлд гэр бүл цуцлах тохиолдолд гээд энэ ялгаа заагуудыг бид нар бас айгүй сайн ялгаж зааглаж одоо тэгээд энэ хууль За, хариулт авах уу? Болцсон юм уу? Мягмар дарга хажууд чинь газрын дарга чинь байж байна. Уг нь та хэд энэ хуулийг чинь баргалж нэгдүгээр үздсэн өөрсдөө баргалж бичсэн байгаа үстэй. Бичсэн хүмүүс шүү дээ. Газрын дарга гэдэг чинь. Тэгээд хэрвээ заалтанд байхгүй, журманчнд байхгүй бол өөр бусад хуулинд яаж зохицуулахын гэдгийг одоо өнөөдөр магадгүй тэмдэглэж яваад дараа нь ажлын хэсэг дээр наадуулаа өшөө суулгах ийм лач холбогдолтой юм байгаа шүү дээ. Та хэдийг заавал одоо мэдгүй юм чинь бусад хуулинд байхгүй заалтыг чинь нийлүүлэх гэдэг юм биш шүү дээ. Гарах гаргалгаа заалт хэрвээ шаардлагатай бол энэ гишүүдийн амьдрал дээр байгаа зүйлүүдийг хаана ямар хуулинд яаж заах юм гэдэг чинь л одоо яамны газрын дарга нар танаас чинь шийддэг шүү дээ. Уг нь бол мэддэг шүү дээ. Уг нь бол тэр өнцгөөс л арай л дутуу хариулаад байгаа шиг санагдах юм. За 4 номер. За тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй холбоотой тэтгэлгийн асуудал дээргээд энэ ингээд 51 төр зүйл дээр байгаа юм аа. Одоо энийг бол шүүхэд ирэх нь олгцсон юм. Заавал одоо юу гэдэг амжиргааны төвшнийг нь одоо юу гэдгийг 2 дахин нэмэгдүүлгээд хатуу заах гэхээсээ илүү тэр хүүхдийн хэрэгцээ шаардлага тэрэнд хүрэлцүүц байх энэ агуулгаараа бол нэмэгдэл тэтгэмж тогтоож болно гэдэг ингээд 51-ийн 1 дээр заагаад өгсөн зохицуулт байгаа байхгүй юу? Шүүх энийг шийдэх болцоотой. Тэгэхээр тэр 3 дахин нэмэгдүүлнэ үү яана уу? Энэ бол шүүх энэ хүүхдийн эрх ашиг хангасан дагнсан шүүхтэй болсны ач холбогдол энэ. Тэгэхээр энэ гэр бүлийн хууль дээр бусад хуулиар хөгжлийг дэмжих, гэр бүлийн хөгжлийг дэмжих гэдэг юм тэтгэмж урамшуулалттай холбоотой бусад хуулиар зохицуулах харилцааг энэ гэр бүлийн хууль дээр бүгдийг нь оруулж ирж базаж зохицуулна гэх юм бол боломжгүй гэж ингэж харж байгаа. Тэгэхээр одоо өөр бусад хуулиуд байгаа учраас энэ хуулиудаараа энэ наривчлсан зохицуулалтаа хийх ёстой. Үнэхээр шаардлагатай гэж үзвэл дагалдах хуулинд оруулж болно шүү дээ. Энэ асуудлыг зохицуулахын тулд. За